суралцаад ажлын мөртөө болох боломж нөхцөл бол ер нь бол сурагч болгонд нь нээлттэй байгаа. Өөртөө яг хүчил хөдөлмөрөө ингээд зохицуулаад авах юм бол ажлын байр бол ер нь бол нээлттэй байгаа. Надад болохоор ландас солонгос ингээд санал ирсэн байгаа. Тэгээд ландас солонгос үргэлжлүүлэн ажлын зочоо. За манай сургууль болохоор 14 хоногийн хугацаанд явж байгаа. 14 хоногийн хугацаанд ер нь бол ингээд анхан шатны мэдлэг авах хэрэгтэй байснаас давуулан мэдлэг авч байгаа бид нар. Одоо жишээ нь ингээд эмгтэй хүсэл арилтан дээр будалт, засал, тайралт, тэгш тайралт, тэгээд шаталтай тайралт гэсэн гих мэтчил ингээд сургалтуудаа ингээд старатаа ингээд эмгц зэгстэй айгуу сайн бөөнөр яг нэгэн чигт яг суралцж байгаа даа мөн зэрэгцэн суралцж байгаа баяртай байна. Бас энэ сургалтаа ингээд үн цэнтэй мэргэжил олгож өгч байгаа хөдөлмөр халамжийнхандаа бас ангийнхаа багштаа тэгээ гоо сахныхаа багштаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Бас санал тавьсан дондоо сатандаа бас баярлалаа гэж хэлье. За би энэ өсчний сургалтанд 14 хоног тасралтгүй суралцлаа. Маш сайн багшийн удирдлагын доор олон хүүхдүүд одоо өөрснийхөө амжиргааг дэвшлүүлэх, ажилтай болох, бас гэр бүлийнхэндээ бас үйлчлэгийг үзүүлэх тийм анхны мэдгэдэгнүүдийг маш сайн авлаа. Өнөөдөр тэгээд маргааш өнөөдөр хоёр одоо төгсөх гээд дадлгын хичээлээр шалгалт өгч байна. Өсчний суралцахад бол ажиллах боломж нөхцөл бүрэн байгаа. Өөрийнхөө нөхцөл бололцоогд ажиллаад ажлынхаа байрыг олох юм бол ажиллах нөхцөл бүрэн байна. Манай хүүхдүүд маш идэвхтэй сайн суралцсан. Эднийг бүгдийг одоо амьдралынхаа өөрснийхөө амжиргааг дэвшлүүлээд өөрснийхөө амьдралд илүү их олд амжилттай ажиллана гэж итгэж найдаж байна. Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтээс Лондон сургалтын төв хамтран зохион байгуулсан хөдөлмөрт бэлтгэх сургалтын өсчин болон гоо сайхны ангийн төгсөлтийн үнэлгээ явагдаж байна. За бид энэ хугацаанд 120 цагийн академик цагийн хөтөлбөртөө сургалтаа одоо явагдаад ингээд дууслаа. За сургалтаар одоо суралцагчид маань ус арчилгаа, эрэгтэй эмэгтэй ус засах, ус будах гэсэн одоо хичээлүүд орсон байгаа. За одоогийн байдлаар бол суралцагчид маань тэгш тайралт хийх аргачлалаар тайралт ээж үнэлгээ хийгдэж байна. За тэрнээс гадна сургалтын явцад одоо бас нэг өдөр халамжийн хилцэд бүртгэлтэй зорилт бүлгийн иргэдийн үсийг бас үн төлбөргүй засч өглөө. За сургалтын явцад гаднаас одоо аймгийн иргэд маш их хэмжээгээр ирж үн төлбөргүй ус засах үйлчилгээ бас авсан байгаа. За энэ ус засах үйлчилгээг бид нар явуулахад одоо сургалтын байгууллага, шампунь, ангижруулагч, будаг, тэжээлэн тос гэх бүх зүйлийг Улаанбаатараас авчирч хэрэглүүлж бас бүрэн одоо хангаж ажилласан. За сургалтын өсчний сургалтыг энэ салоныг одоо бүхлээр нь түрээсэлж бид нар бас бүрэн хэмжээгээр ажиллах юм нөхцөл бүрдүүлсэн. Гоо сайхны сургалтын дээр 2 ортой орыг бас бэлдэж ажиллуулсан байгаа. Тэгээс сумдаас нэлээд олон суралцагч бас ирж суралцж байгаа. Аймгийн төвөөс байгаа. За гоо сайхан дээр болохоор 7 хүн байгаа. Өсчин дээр болохоор 33 хүн байгаа. За бүгд 2 хотын аймгийн төвийнхнийгаа илүү бас 2 ээлжинд оруулж явуулсан. За сумдаас суралцагчид маань илүү бүтэн өдрөөр ингээд илүү ажиллах сонирхол байсан учраас ингээд явуул зохион байгуулсан байгаа бид. Тэгээс танхимын сургалтанд суусны ач тус нь юу юм бэ гэхээр өөрөөсөө нэгт мэргэжил эзэмших, хоёр дахь өөр өөртөө ажлын байр гаргаж байгаа. Тэгээд явах юм бол манайх байнгын ажлын байртаа болгочих юм бол нөгөө санхүүгийн дэмжлэгээрээ дэмжих хэрэгтэй. Энд тэгээ хэдэн төгрөг гэхээр 10 сая төгрөг 3 жилийн хугацаанд 90 төлөлттэй байгаа байхгүй. Тэгээд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан гол даваа тал нь манай сургалтанд хамрагдаад ажлын байр гаргасан хүмүүсээ бид нар дэмжиж байгаа. Цааш нь үйл ажиллагааг нь одоо доктортой явуулахын тулд юм дэмждэг байгаа. Би таныг сая нөө аж ахуй нэгж үү гэж асуудаг чинь хэрвээ та аж ахуй нэгж байгаад манад одоо сургалтанд суусан хүмүүсийг ажлын байраар хангаад нийгмийн даатгалчин шимтгэлийн төлөх юм бол ажил олгогчийг урамшуулд хамруулна гэдэг. Энэ яах вэ гэхээр одоо та жилийн хугацаанд манайтай гэрээ явуулаад жилийн хугацаанд манай эднэрийг ажлын байраар хангаад хөдөлмөр өсний доод хэмжээнээс доошгүй цалин өгөөд явах юм бол за жилийн дараа гэрээгээ дүгнээд хэдүүлээ танд одоо хөдөлмөр өсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг урамшуул олгодог байхгүй ажил олгогч дэмжих. Тэгэхээр тэр чинь бараг л нэг тухайн жилдээ өгсөн одоо мөнгөчл буцаагаал танд өгч гэнэ гэсэн. Тэгээ ажил олгогчийг дэмжих ийм юмнууд байдгийн. Тэгэд одоо энд бол манахаас нийт гоо сайхантай 7 хүн байна тий. Нийт одоо өсчин гоо сайхан гэдэг нийт 40 хүний сургалт явагдаж байгаа байхгүй юу.